Тэгээ энэ хамтарсан засгийн газрыг байгуулахдаа уг нь улс орныхоо өмнө тулгамдсан асуудлуудыг шийдээ. Эдийн засгийнхаа хямралаас гарыг. Ард иргэдийн нуруунд дээр байгаа энэ том ачааг одоо жаахан хөнгөлөе, зөөллөе. Тэгээ цаг наргуугаар ажиллая гэж энэ сайд нарыг тавьсан шүү дээ. Гэтэл энэ сайд нарыг ажлыг хийлэхгүйгээр өмнө гарсан алдаа дутагдлуудын засныхын төлөө өнөөдөр ингэж шүүж байгаа юм шиг юм шүүх хурал хийж бод. Үнэхээр гүнээ эмгэнэж байна. Бас их харамсаж байна. Энэ засгийн газар бол би цаг наргүй ажиллах хэрэгтэй гэж ойлгож байгаа. 1 жил 6 сарын дотор том амлалт хийсэн. Том хүлээлт байгаа ард иргэдийн дунд. Өнөөдөр энэ шүүх хуралд сууж байгаа юм шиг ийм байдлаар цаг алдж байгаад би бас гүнээ харамсаж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь өнөөдөр Монголд шүүх байдаг. Шүүх засаглалтаа болсон. Тийм учраас өнөөдөр тэр алдаа завхрал гарцсан байгаа нь бол тэр шүүхийн шийдвэр гарсныхан дараа энэ асуудлуудыг бид нэр ярих хэрэгтэй. Тэрнээс хэн нэгнийг өнөөдөр энд дуудж авчираад тэр бүр онцгойлоод цөөхөн хэдэн сайд нарыг онцгойлоод ингээд сууж байгаа. Дүгнэлт гарах гээд ингээд сууж байгаа байнгын оронд бас үнэхээр гүнээ эмгэнж байна.